За бүгдэнд нь энэ вебинарыг үзэх яг одоо үзэж байгаа хүмүүс бүгдэнд нь өдөр орой өглөө нэмийн төргий. За бараг л 2 сар юуч бичлэг хийхгүй байжгаад өнөөдөр микрофонтой олж аваад бичлэг хийж байна. За тэгээд маркет ахнаас нь нэг харъя да. Юу болсон байна? Яасан байна? За 12 сарын ерөнхийдөө бараг дундуураас ш бичлэг өдөр оруулаагүй. За ер нь вебинар өдөр ороогүй явж байгаа. За тэгээд нэг сайхан маркет ревю хийчих. За Канада, Швейцар франк гэсэн нэг өдрийн чарт. За Швейцар франктай ослоо дээр ерөнхийдөө юм ренж хөдөлгөөн айгүй их байдаг гэж яриад байдаг. Тэгээд нэг хааш таашаа нэг хэдхэн 100 бие хөдөлгөөд байдаг гэдэг хөдөлгөөнүүд явж байна. За сүүлийн вебинарын таамаг энэ дээр байсан юм шиг харагдаж байна. За мөн үү. За тэрнээс шумаалаа байна. Энэ дээр хүчтэй шалгаж зурж яснаа санаж байна. За тэгээд энд ингээд оройнууд ивдээд тийшээ трендийг харж ирсэн. За тэгээд энэ тренд бол энэ шалыг эзэлж чадахгүй байгаа юм байна. За нөгөө талдаа яг хаа таазал нэг тийм ойлгомжтой цэвэрхэн таазал алга байна. За гэхдээ ерөнхий багцаалдаад авах юм бол эхний ээлжинд нэг энэ хавцаанаас түлхүү үн ингээд арай олон тооч хийгээд унаад байна те. За нэг энэ хоёрын хооронд sideways тренд явж байна. За энэнийг үргэлжлүүлээд юу гэж харах вэ боломжтой юм бэ гэхээр за нэгт бол тренд өөрөө доошоо явж байна. За энэ ингээд доовоо тодорхойлсон байна шүү дээ. Энэ уналтын цорын хөдөлгөөн ингээд явж болно. За эсвэл нөгөө талдаа доовын онол дээр бас нэг анхаарах хэрэгтэй зүйлүүд тренд эргэлт гэдэг зүйл байгаа. Тэгээ тренд эрэхийн өмнө бид нэр тренд эргэцсэн хойно бол доовынхоо онолоор таньж боломжтой. Орой олон яроолуудаа тий. Гэтэл энэ дээр бас нөгөө юм захиалгууд удаан хугацааны захиалгууд хийгдэж явах боломжтой. Буюу энэ дээр исэн сэлрүүд маань захиалгаж гараад за урт хугацааны баярууд маань хангалттай хэмжээний том захиалгуудаа биелүүлж явах боломжтой. Буюу иймэрхүү бүс үүсээд ирэхээр өөрөө тренд эргэж явах магадaltaй байдаг. За бас нөгөө талдаа тренд өөрчлүүлчих боломжтой. Тэгэхээр энэ sideways-үүдээс яах нь за аль тишээ задраад явахыг илүү харах боломжтой. Надад яг нэг жишээ нь шүү дээ. Энэ дотор одоо ингээд 4 сараас 6 за 5 сар гартал бараг 6 сар гартал ингээд 2 сар явж исэн. За тэгээд ингээд энэ дэшээ явжсэн тренд ингээд эргэж явах жишээ нь. Нэг иймэрхүү трендийн эргэлтийн зэгүүд бас байх боломжтой. Тэгэхээр энэ дотор бол эхний хэлжээнд бол buy sell арилжаанууд буюу шал таасны арилжаануудаа илүү зүгээр. Тэгээд аль тал руугаа тренд явах вэ? Буюу жоох эсрэг арилжааны хэдэн сарын таамагуд бол мэдээч энэ хоёр шалтгаанаас нэг дэшээ сэтэрснийхэн дараа гаргавал илүү зүгээр баха гэж бодож байна. За янта ослууд ерөнхийдөө нэг хол хөдлөөгүй. Одоо яг нөгөө сүүлийн вебинараас хойш нэг хол хөдлөөгүй. Тэгээд дээш доошоо нэг хэдэн 100 pip явчаад яг өнөөдрийн үнэ нь бол бараг сүүлийн вебинар дээр явж исэн үнэ дээр явж байна. За нэг юм Канада yen дээр бол доошоо зодрох магадaltaй паттерн гэдэг иймэрхүү юмаа зурцсан. За тэгээд юу болж исэн бэхээр энэ дээр нэг шалтгаан солигдчихсэн. Тухайн шалтгаан дээрээс ирээд трендийн ирэх юм бол доошоо трендийн дагуу арилжаанд swing арилжаанд орё гэж хэлсэн. За тренд маань ерөнхийдөө энд нэг ирэх гэж оролдоо тэгээд доороо ингэж планууд маань зурж байгаа тийш яваад гисэн буюу за тухайн энэ таамаг юу байсан бэхээр энэ дээр үүн ингэж хайраа хийчээд энийгээ дабл топ хийж доошоо сэтлээд за тэг үндсэн арай том доо буюу дунцаахан доо нэнд байна тий. Энийгээ доошоо сэтлэх юм бол энэ дээрээс нь орё гэж хэлсэн. За тэгээд энэ дээрээс хойш тийш явсаар хагаад энд нэг орж ирж цорын хөдөлгөөн хийчээд тэгээд доошоо сэтэрч чадаагүй. За яг уул сэтэрсэн юм шиг харагдчихсан боловч тэгээд яг нь энэ нэг батерийн шалгаал тийшээ буцаж стоплос биш хайраа хийгээд явцсан байх нэ. Энэ дээр доовын эргэлт хаахан явцсангүй. За тэгээд нар авсдах чинь гэсэн таамууд авсдаад. За тэгээд одоо юу болж байна гэсэн чинь. За нэг юм доотлын шал бол нэг 2 хон ёроо холбоо зурцсан юм шал байсан байна. За тэгээд энийг байна доошоо сэтэрсэн. За тэгээд энэ батерийн хувьд бол яг ингээд гоё цэвэрхэн зурагдсан батерийн бол ерөөсөө биш агуулгын хувьд харж үзэхэд л за ерөнхийдөө нэг юм бүтцийн хувьд те бүтцийн хувьд доошоо сэтэрх магадaltaй гэж хэлсэн. За доошоо сэтэрсэн. За доошоо сэтрээд бол энэ батерийн ажил нь дуусчлаа гэд харъя. За одоо чартаа устгаад дээдлэр рүү харахаар ерөнхийдөө одоо бол доошоо хөдөлгөөн баг дууссан юм болов уу гэж анзаарагдаад байна. За ерөнхий ингээд хөдөлгөөнүүдэд ажиглах юм бол те энэ дээрээс нэг дэш хөдөлгөөн явсан ингээд доошлсон. За энд хүчтэй нэг ёроол байгаа. Энийг сэтлэх үгүй ерөнхийдөө ажиллаж итэл энд бас нэг юм паттерн өөрөө үүсэж яваад байна. За ерөнхийдөө бас дүрс буюу хэлбэрийн хувьд нэг тийм цэвэрхэн бас ерөөсөө биш. Бас 2-2-2-2-оор гараад ирсэн. За энэ нэг юм том дахиад нэг юм том хөдөлгөөн иймэрхүү юм үүсгээд байна уу. За тэгээд баг энэ нь ч өөрөө уртдаа энэ хөдөлгөөний давтамж явж гэнэ уу даа л гэж анзаарах гэдэг энэ хөдөлгөөн. Энэ хөдөлгөөний давтамжийг энд бид нар арай уртаар
ингэж хийгээд харах гад байна уу гэж хардаад байна гэсэн үг. За нэг ийм бүтц харах гад байна л гэдэг. Ерөнхийдөө одоо ингээд нэг юм доош тийшээ паттерн үүсэл яваад байна шүү дээ. Энэ олон паттерны чинь нэг төлөө өөрөө дотроо жижиг амбардаг паттернууд үүсэж байгаа том нэг паттерн болж байгаа гэж ойлгож байна тий. За юу гэсэн юм хэрэг ингээд тийшээ явжсэн тренд доошоо явлаа. Ингээл эндээ нэг юм тийшээ задрах магадaltaй паттерн явлаа. Эндээ доошоо задрах магадaltaй паттерн явлаа. Ингээд явж ирсэн энэ маань өөрөө нэг юм том паттерн болж авах боломжтой. За энэ нь өөрөө тэгээд ирээдүйд дэшээ стрэгч байна уу эсвэл доошоо стрэгч байна уу за эсвэл зүгээр дабл топ дабл ботомч байна уу нэг иймэрхүү бүтцүүд үүсэж байгаа аль нь ч үүсэж байгаа боломжтой. Гол нь юу гэж хэлгээд байна вэ гэхээр цаг хоорондын хамаарлаараа ийм олон долон жижиг цагийн буюу дунд цагийн зүйлүүд нийлээд нэг том цагийнхаа том хөдөлгөөнийг ингээд биелүүлж авах боломжтой. Тэгэхээр энд явж байгаа хөдөлгөөнүүд бол ингээд нэг тийшээ ингээд хүчтэй тренд явах нь гэж харахаас илүүтэйгээр одоохондоо нэг том бүтэц үүсэж байна. Тэгээд тэр бүтцээ ингээд дахиад биелүүлэх нь одоо энэ ёроолыг дахиад энд томоор хийж яах вэ гэж анзаарч байна гэсэн үг. За тэгээ энэ нь өөрөө баг weekly дээрээ тавих юм бол юу болох гэдэг вэ гэхээр одоо weekly-ийнхаа мэдүүлэлээ добик өгөх юм бол энэ дээр орой байсан энэ оройс тэлж чадаагүй хамгийн сүүлийн хайрлаа энэ дээр үлдсэн гэж харах юм бол энд нэг ингээд дабл ботом хийгээ буцахад энэтэй адилхан юм бүтцийгээ доошоо явж байна дээшээ явах чинь гэсэн үг тий. За тэгээд нөгөө талаа хослооны хамаарлаараа энэ дээрээс юу хөөх юм гэхээр за би йентэй ослыг доошоо гэж харж байгаа бол энэ дээр йен өсөх гэж байна тий. За бишээ дээшээ гэж одоо энийг энэ навээс ингээд дээшлэе гэж бодъё л та. Тэгэх юм бол би энэ ардаа йентэй ослол ингээд унах гэж байна шүү дээ. Энэ хослол унахын тулд юу болох хэвтэй гэхээр эсвэл йен өөрөө онолтонд орох хэвтэй. Эсвэл уртлын энд байгаа x хослол өөрөө хүчтэйгээр өсөх хэрэгтэй тий. За тэгэхээр хэрвээ йен унах гэж бодох юм бол би долларын индексийг ерөнхийдөө дээшээ төсөөлж гин гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг бас ингээд давхар хальтж болтугай ихлэ анзаараад дараа нь бол ерөнхийдөө бас анзаардаг болчвол ерөн зүгээр. За Канад доллар, Сингапур доллар. За ер нь их арилжаа хийгээд идэх бастал иймэрхүү сувг дотор явж гинөө гэд харж исэн. За тэгсэн чинь сувгийн нэлээд дажгүй шалаад доошоо сэлээд гараад ирсэн юм байна. За энэ тэгэл доллартайгаа адилхан хөдөлж байгаа. Энэ доошоо стрэх магадaltaй паттернээс сэтэрсэн. Дахиад овон доошоо эвдсэн. За довор бол тий. Шинэ орол үүссэн. Энэ оролыг эвдэлсэн. Энэ сүүлийн low high байгаа. Энийг эвдэхгүй. За тэгээ энийг эвдээд ийшээ ингээ гараад ирэх юм бол дараагийн баа хөдөлгөөнөд орчих боломжтой. Тэрнээс өмнө бол энэ дээрээс дандаа доошоо хөдөлгөөн амглах боломжтой байх нэ. За Швейцар франкийг энэ бас Канадын төлөвлөгөө ойролцоо болох нь хэрэгдэх шаардлага байхгүй болов уу гэж бодож байна. За Еврокад нэлээд дажгүй хөдөлгөөн үүсээд явцсан хослол. За энэний хөдөлгөөнийг бол өстой нэрээ бүх талаас нь ярьсан. Одоо бүр энд мэд ирэхээс нь эхлээл тэ энэ паттерны зураал цагийн хоорондоо ийм байна. Ийм болгож байгаад ингээд энэ дэшээ тренд рүү орох юм бол ингээд бүх цагийнх нь хамаарал нэг болж байгаа swing арилжаа игээд буюу swing арилж байгаа барихад нэлээд тухтай болтгоо энэ гэж ярьсан тийм. За эдгээр авсдаг чи энэ паттерн одоо явцсан, энэ явцсан. За энэ доовын эргэлтүүд эндээс эхлээл дэшээ тренд эхэлж байгаа шүү дээ. Энэ доовыг дэшээ ингэж эргээд дэшээ тренд эхэлж байгаа. За гэхдээ нэг өдрийн хоороо доовор энэ хоёрыг сэтлэх нүг гэдгийг харж байсан. За өмнөх вебинарын таамаг нэ шүү дээ. Энд нэг доошоо стрэх магадaltaй паттерн байна. Энд нэг дэшээ хайраа хийгээд ингээд доошоо явнгаа дэшээ стрэх магадaltaй паттернийг дэшээ явуулж магадгүй гэсэн. За эдгээр хөдөлгөөнүүд бол тодорхой хэмжээнд явцсан. За тий харъя. Нэг өдөрлөг ашиглчихэд харъя. За дийлийнхэн доовыг бол ингэж хөөгд байгаа. За энэ нь бол яг зүгээр шалтгааз яг юу бол биш. Тренд бол биш. Зүгээр шалтгааз байна. Бүсчлэлийг харцаан гэсэн үг. Ч надад шалтгааз байхгүй юм дээр. За дийлийгэр бол юм ба шүү дээ тийм үстэй. За энэ орой эвдсэн, энийг эвдэхгүй. За энийг эвдэхгүй гэсэн чиглэлтэй нэлээд төгөж ирээд дэшээ явцсан. За дахиад 4 цаг руу ингээ ойртоод харлаа. Одоогийн явж байгаа өөрийнх нь үндсэн хөдөлгөөнтэй энэ өөрөө дэшээ трендтэй явж байна. Энэ орой энийг эвдсэн бол энэс доошоо явсан хөдөлгөөн энийг эвдэхгүй. За тэгээд энийг эвдээд ингээ гараад ирэх юм бол доошоо сэл ярилжаануудыг уртдаа харчин. За одоо бол яах нь хөдөлгөө баа ярилжаанаа стапуда одоо цаг орны хамаарал дээр төлөвлөө сууж байвал илүү зүгээр байна гэсэн үг шүү дээ. За евро кадыг доошоо харж байна те буюу түрүүн урдаа кад нь байхад дээшээ харцсан буюу ингээд кад байгаад йен байхад би одоо дээшээ харсан шүү дээ. Тэгэхээр еврог байжгаад кад байхад би дахиад дээшээ харах юм бол энэ хоёр хослооны хамаарлаар нэлээд сонирн болчих боломжтой. Гэхдээ яг 100% нэгнийхээ эсрэг хөдөлдөг ослоод биш учраас гайгүй. Гэхдээ ингээд weekly chart-аар явах юм бол бас нэлээд хамаарлал тодорхой хэмжээний үед байгаа шүү дээ. Тэгэхээр Канада доллар нь урдаа байгаа ослуудаа
бай гэж хараад Еврог Канада болон Нардаа байгаа ослоодоо sell гэж харж байна гэдэг нь өөрөө хамаарлынхаа хувьд бол бас болно. Гэхдээ энэ дээр бол одоо би жишээлбэл яах нь энэ авь докторжуулж байгаа бол баядах гэдэг шүү дээ. Энэ цагийн дэшээ явж гэн, томроо ингээд дэшээ явж гэн. Ингээд ирэхээр нөгөө Канадынтайгаа зөрчилж байгаа гэсэн үг. Гэхдээ яг орж болохгүй орлоо ярилж байгаа биш. Цэвэрхэн нөхцөл үүсгэх юм шалгаад үзэх хэрэгтэй байгаа гэсэн үг. За харъя юу болж байна. За дэшээ явжсэн тренд төсвөрлөгөө игээд дэшээ яваад тоогоо явцсан. За энэ дээр дабл топ юм шиг. За эндээс эхлээд ерөнхийдөө тренд унах хөдөлгөөн нь илүү төлхөө ажиглагдчихсэн байж болж штэ. Энэ мэдээ юу нэг дэшээс аваад ийм л аагдаад за тэгээд энэ дээр очих дээр ингээд жоохон бүтцийн хувьд нэг тийм харахад яг ашиглахад тухтай биш ч гэсэн харахад бол ерөнхийдөө юм дабл топ маягтай. За энэ эсвэл тааз ч юм уу тий таазан дээр эрэхтэй өөрөө ингээд доош өсрөх магадaltaй паттерн үүсээд стрейт одоо ингээд дахиад аад паттернээс төрж байна. Энэ дахиад доошоо жоох явах нь. За тэгээд доошоо явдлаа гэж бодоод одоо энэ яваадыг сэтгэлгүй л гэж харах гэдэг шүү дээ. Эхний ээлжинд. За энэ авцаа ирүүл. За энэс тийшээ. За энэ өөрөө дэжгүй шалтгаазн дээр явж байгаа юм байна. За тэгэхээр энэ авцаа явж байгаа үнийн бүтцийг өөрөө анзааръя. Юу болж байна? Дабл топ моп янз бүрийн эндээс явж байгаа даун трендийн хүч энэ дээр сулрах нь уу тэгээ энийг сулрж байгаа нь юугаар мэдгэж байгаа юм хэрэг ингээд идэг нөгөө трендийн төсөлд үүсдэг паттерн дабл ботом, трипл ботом за одоо юу гэдэг энэ мөрдлөхой мөр эдгээр чинь ингээд паттерн буюу зүйл тогтол боловч гаргаад байгаа боловч цааталт нь улаан зам ингээд хүчтэй ингээд трендийн хүчин сулрж чадахгүй юм унаадахад хүү энийг дээшээ гэж харж чадахгүй шүү дээ. Гэтэл ямар зүйл тогтолцыг ингээд дээшээ задрах трендийг эрг магадaltaй паттернууд ингээд бүтцийг харахаар мөрдлөхой мөр ч юм уу те. Угаасаа за яг энэ дээр бол доовын онлоож ирж байгаа нөгөө тал дээр ингээд энэ явсан ийм том уртын хөдөлгөөн энэ дээр богиндож ирээл энэ дээр бүр богинохон болоод ирж штэ тэ. За одоо энэ трендийн төгсөлт үүсдэг энэ паттерн эдэрч гэсэн энэ том урт явж исэн ийм хүчтэй явж исэн трендүүд ишээ ингээд жижигэн зайтай олоод иргэд чинь хүчээ алдаална штэ тэ. Тиймэрхүү нөхцөлөдөл харж байна гэсэн. За сайдвейс ч гэсэн мөн адилхан штэ. Нэг хүч рүү нэг тал руу нэлээд хүчтэй явж исэн тренд тэр чиглэл рүү явж чадхаа болоод нэг хэсэгхэн одоо хідэн хөдөлгөөний дунд ингээд юу ваад байна гэдэг чинь хүчээ алдаад байгааг нь илэрэл штэ. Тэгэхээр тиймэрхүү юм энэ дээр үүсэх нь харъя. Шууд энэ дээрээс нэг удаа 2 цагийн чарт тавьчаад нэг удаагийн тооцон дээр орно гэдэг бол арай риск явах. Баталгаануудыг харъя. За одоо бол ингээд нэг юм саяны дүнгийн халт яригддаг нэг юм трендинг төсөлд үүсчиж магадгүй паттерн явж штэ. Нэг юм хүчтэй уналт орж ирээд тэр нь одоо ингээд сармагжаад арай багаар унаад огцон хэдэн талаа дараалж унжтгаа болоо те. За тийм энэ маань өөрөө дээшээ стэрлэгээ шууд тренд дээшээ эргэжнэ гэсэн үг шүү дээ. Дээшээ стрейт өөрөө бас адилхан айлхэр хүчтэй хөдөлгөөн явж чадах нь уу? Өөрөө хүчээ алдаал ингээл нэг юм зураад эхлэх юм бол энэ маань өөрөө ингээд цэсрийн хөдөлгөөн болоод доош өсрөх магадaltaй паттерн болоод ороод ирэх жишээ нь. Тэгэхээр одоогийн явж байгаа хөдөлгөөнөө бас тодорхой хэмжээнд ажиглах хэрэгтэй байгаад байна гэсэн. За тэгэхээр энэ дээр бол түүх үүсгийн хүлээ жоохон яг ингээд гой бүс дээр ирсэн ч гэсэн 2 цагийн чарт учраас шууд арилжаанд ороход хэтэрхий эрсдэлтэй. За би бол энэ дээр ийм нөхцөл үүсгэж орох гээд нэг дэшээ сэтгэлж гараад тэгээ энэ дээр шал ихний ээлжинд энэ дээр тааз гэж үзвэл энийг дээш нь гаргаад тэгээ буцаж орж ирээд доош унахын хэрээр байд бол илүү зүгээр болоо гэж бодож байна. Тэгээ 4 цаг дээр тавихаар бол өгцсөн арай болоогүй л харагдаж байна. 15 дээр тавихаар л зур доо хөвдүүлээд орчмоор юм шиг харагдаад байна. За нэг ийм 4 цагийн паттерн авчаас тэр чинь гэж байх. Одоо дийлгээр дэш юмч гайг болох тий. За евро швейцар франк. За 22 зах зээл амир капитал нэгтэй харагдсан. За евро швейцар франк нэг юм паттерн явж исэн сэтэрсэн за тэгээ цагааж чиглүүлээд харуул стержет капитал нэгтээд одоо буцаад нэг энд хүчээ алдчихж штэ ингээд тийм пүүс явлаа хаад хүчтэй капитал нэгдлээ ингээд явж тахаа болоод тэр нэг хүчтэй шалмал аваад байна тийм. За энэ техник хэлснээр нэг юм шалтгааж байна. За энэ хоёр ч дунд ч нэг утахгүй бах уу. Инстэ арилжаа их сонио бас шүү. За энэ дээр бол арилжаанд орохгүй. Гэхдээ ерөөхдөө бол доошо хол явж тахааргүй л харагдаж байна. Угаасаа ингээд энийг жижигэн цэсрийн хөдөлгөөгөө дахиад дээшээ гараад явчих. Баха. Энэ хүртэл унж орж ирвэл удаан хугацааны арилжаа барихад илүү тухтай бүсчлэн ийш орчихгүйгээр ингээд дундаасаа дунд жижиг цагийн даван дээш ирэх юм бол дээш арилжаанд орвол илүү зүгээр хаа.
Энийг харж байснаас Качвцар Франк хамаагүй цэвэрхүү хөдөлгөөнтэй харагдаж байна өө. Ядчил энэ минь дээр гоё ойж шүү дээ. Энэ бүсийг тодорхойлоход бол амархан биш. Тэгээд ингээд Швейцар франк евро дээр ороход ч ингээд тийш тоош амар стрэлттэй юу харагдаж байна. Хэрэв Швейцар франк дээр арилжаанд орё гэвэл Швейцар франк нь хамаагүй дээр харагдаж байна. За евро паунд за бас л хагас жилжингаал хөөсөөр агаал энийг эвдүүлж ээж доовын эвдүүлж ээж арилжаанд орё энэ шалыг сэтлэхгүй гэж өстой бүтэн хагас жил араас нь үзэл зослоо те. Яг одоо нөгөө яриад байсан эсвийн арилжааны нөхцөл нь одоо бүрдэж байна те. Одоо тэгээд ингээд эсвийн арилжааны нөхцөл яг яаж удаан үлээж ээж хэдэн сарын дараа биелэхийн бас нэг жишээ нэг харагдаж штэ. За ингээл одоо баг энэ хэвэн тавьж захт нь за энд бол арай өөр вебинар ярьж байсан. Ингээл доошоо явж захт нь ингээл ярьсаар л байсан те. Энэ шаллалыг эвдэхгүй за дээр юм таацтай гэдээсэн. За бид эвдсэн чи энд нэг ингээд цахилгаан дүүх бүтээцэн ингээл ярьж байсан. За тэгээд энэ дээр яах нь нэг дажгүй юм босноо юм тийшээ саний нөгөө ярьжсэн тренинг нөхцөлд үүсэх магадaltaй битээр нүүсгээд за тэгээд доогоо тодорхойлоод энэ оройг эвдүүлээд эндээс нь баядаа энд хайрлаа үүсчээж магадгүй гэсэн одоо тэр хайрлаа үүсэж байна. Буюу энэ хэрэггүй. За энэ хэрэгтэй гэж болно. Энэ болно. За энийг одоо хайрлаа өгөөг бол хинч тааж мэдгүй. За яг зүгээр нэг дээш галт хөдөлгөөн явуулсан болохоор хайрлаа өгөө таачиж магадгүй. Энэ хизээ баталгаажгүй хэр энэ оройг дээш эстэрчээж баталгаажна. Одоохондоо жоох эрт та. Гэхдээ үн өөрөө дээшээс төрчөөд буцаж орж ирээд нөгөө энэ хүчтэй зоон дотор орж ирээд дээш явж байгаа болохоор би бол энэ дээрээс тренд хэрэгжих магадaltaй болов гэж харж байна. Йоо яг найтах гэдэг. За дээш нэг юм хүчтэй хөдөлгөөн орж ирлээ. Энэ бол шал зүгээр таацны юу шүү. Орой нэг хэсэг байна. Support resistance биш. За тэгээд энэ дээрээс нэг цэцрийн хөдөлгөөн орж ирэг. Тэ. Тэгээд энэ дээрээс нэг баа ярилчаанд оръё. Тэгээд дээшээ эхний ээлжинд хаашаа вэ гэхээр дийлийгээ тавилаа ийшээ. За нэг дээшээ 400 ppm-аас орчтол. За тэгээ бүр цаашаа солиороод эдэн саржангаа барина гэвэл бүр дээшээ ийшээ 800 pp агаалах. 800. За тийшэр болтлол эсийн барина гэвэл он дамнаж мамнаад балрах бах уу. Юу ч одоохондоо яаж энэ оройгийн сэтэрч мэтэрлийн доороос нь арилжаанд орол 200 ppm. За тэгээд хэрвээ евро паундээр арилжаанд орчих юм бол амар удаан осол шүү. Эсвэн арилжаанд бол жинхэнэ чансаас орно. Нус нулимстай хутгах нь тий өглөө нэг унтахад чинь хэдэн доллартай байж лэн сэрэг чинь тэртэйгээ байж лэн нэг өөдгөн жоохон ахин тэгэл өглөө орой ах чинь буцаал хүрээлэр нь тийм ослол. Пипний хувьд айгу тийм хол гүйлттэй биш аа тэг хөдөлгөөний хувьд тэгж амар хүчтэй импульс гараад нэг тийшээ хэдэн зуун пип шууд завдаг осол ерөөсөө биш. Тэгэхээр ингээ ослынхаа бүтээгдэхүүнийхаа хөдөлгөөнийг өөрөө ингээ харж байгаа тэрэн дээр ихнээсээ бас өөрөө ямар зүйлийг гэж нэг гэдэг жоохон төлөвлөжүүл зүгээр тэгхгүй амар юм хүлээж яадаг хостол нь өөрөө хизээж тэгж явдаг ослоох юм бол тэр чинь ингээд биелэх магадлал амар бага штэ. За евроын мөнгө кандидат адилхан доош өсөх магадлалтай битээр нэгдсэн байсан. За энэ дэр гэхдээ юу зурцсан юм битээ зайл. За энэ оройгоо шалгаад дээшлүүл гэжсэн чинь оройн дээр жоохон стэж орж ирээд дээшлээ явцсан юм тий. За сүүлийн вебинарын таамаг юм шиг байна. За сүүлийн орой хоёр дахь орой сүүлийн ороод энийг сэтгэхгүй дээшээ явна гэж яриад байгаа. Бас кадинтэй ерөнхийдөө төлөвлөгөө ойролцоо. За лаануудыг харъя л да. За лааны хувьд бол энэ 7 оны лаа бол үнэхээр лааж юм. Шууд доошоо. Тэгээ ийм дахиад энэ лаа одоо ингээд доороо хаагдаад доошоо юм бүтэн бит хаагдах юм бол дараагийн 7 хоног зүгээр дээшээ юуг нь ягаад коррекшн хийлгээл дахиад доошоо л гэж таамагламар лаанууд гарч ш. Тэн дээр бол энэ гурав гэхдээ одоо жишээл энэ гурван weekly ийм ногоон лааны араас хин ч ингээд даун тренд эхэлж байна гэж харахад амар хэцүү ш. Энэ дээр хангалттай хэмжээний реверс хийж байна. Ингээд конфирмашн өгсөн 3 лав байна тий. Энэ дээр зүгээр ингээд одоо цэцрийн хөдөлгөөн консультейшн гэж харж идэл шууд доошоо тренд ирэхээр хэмжээний ийм лав гарч идэнээс. За кадинтэй адилхан би бол энийг ерөөс хол явна гэж бодохгүй юм. Энэ доовн ч гэсэн харахад энэ дээр сүүлийн орой, энэ дээр сүүлийн орой, энэ доор хайрлаа. Энэ хангалттай хэмжээний support ус. Нэг тийшээ л харчихна. Энэ лаанууд нь тэгэл адилхан энд хүчтэй лаа гарлаа. Дахиад энэ дээр reverse лаа гарлаа. Дээшээ ногоон том лаа гарлаа. 2 сар пам. Энэ харъя. Тохон тогт арилжааны тийм гоё бүтцүүсэг. Евро NZD. За евро NZD-ийн сүүлийн дамаг. За энэ дээр нэг мөртлгөн бүрээж магадгүй гэжсэн тэрийгээ стрейт явсан. Энэ оройг сэтлүүлээд арбитр нүсээ дэшээ гэжсэн. За энэ нэг юм энд ингээд нэг үүссэн. Ингээд үүсээд яс эргээ харсан чинь зөрүүлээд доошоо өсрөх магадaltaй батарей сайн байна уу гэж байж байгаа юм чинь. За тэгээд яах нь вэ?
Доошоос төрөх магадaltaй битээр нүүслээ, сэтэрлээ. За гэтээ энэ дээр нэг шалтгааз байна. Энийг сэтлж чадах нь харъя. За тэгээд энэ маань өөрөө батарейн сундгийн жишээ болж болно. Нэг дээшээс төрөх магадaltaй батарейн байлаа. Хоёр дахь доошоо батарейн байлаа. Одоо энд өөрөө яах нь вэ? Ингээд ийм батарейн болоод энэ доторх буюу энэ өөрөө нэг юм том батарейн, эдгээр батарейнууд амбаарцдаг батарейнууд буюу батарейн доторх батарейнууд гээд ийм явах боломжтой. За тэгвэл ингээд сунжраад ирэхин цагт нөгөө талдаа түрүүний яриад байдаг захиалгууд ихээр яваад тренд ирэх гэдэг магадaltaй. За энийг ингэж байгаа цэвэрхэн харъя. Надад бол энэ шалтгаасны хөдөлгөөн амар их явж байгаа харагдаад байгаа шүү. 4 цаг, 3 цаг нэг өдөр төр зүгээр л ангаагаад эвдсэн оройгийн шал болно гэж хүлээгээл эвдсэн шалын орой болно гэж хүлээгээл гівч хахад нарилзаа нэрээ. Үнэхээр гайгүй харагдаад байгаа шүү. Ялангуяа тэр алтмалт дээр бол үнэхээр цэвэрхэн л яваад байгаа. Станцт яг унтчих цагаар л яваад байгаа. За энэ шалыг харъя. Тэгээд жоохон байста бүрдүүлнэ. Гэхдээ одоо эндээс баялаад хаач гэж харах. Энд нэг виклиг амар сэрэг байдаг шүү дээ бол наа нэг юм бэл. Саксад дээр хөвчлэн сэрэг зурт юмсан. Fix дээр юм байна та. За тэр. Энд л нэг дэшээ маш их ярьж лээжтэй зэл. За энэ доор нэг юм тоочтой бүс байгаа. Энэ ингээд дээдлэлт нэг юм эсбэл. Энд ихтэй хөдөлсөн сэрэг юм бах та. Налуунууд нь жоо хөдөлчих чинь. Хоёр дээрээ амар аман гатаад байна уу. За энэ импульс ийшээ. Тэгээ зөрөөд энэ импульс ийшээ. За тэгээ дээдлийн SP лөө. За энэ SP бол гэтээ яах вэ? Нэг тийм түүх мөхтэй биш. За тэгээд өөрөө энэ дээр нэг юм тренд лайн л огтлцоод дараагийн цэвэр хөдөлгөөн орж ирнэ юм ангарч та. За дижитал би өөрөө энэ түүхийг бүтээх гэж байгаа юм байна. 19 оноос хойш анхудаа Евроэнцэд ийм дээд үнэлгээ гарч ирэх гэж байгаа юм байна. Нэг залуу техник шинжилгээ зураал түүх бүтээх гэж тийм байхгүй түүхийг байлгаж байлгах. За тэр ч. За тийм байна. Энийг эндээс анзаар бараг дижиталчлээд л. The Pound Швейцар франк бусад Швейцар франкуудын ажил sideways. За тийм чарт зөвхөн дээшээ юм уу доошоо хөдөлдөг гэдэг боловч тэр хоёр чинь заримдаа нийлэхээр ингэдэг байгаа шүү. Хэдэн хугацаа юм? 134 өдөр буюу 4 сар 14 өдөр. Хамгийн холын пип нь 260 пип. Гоё байна да. За тэгээд явж л байдаг та. Энэ байна да. Энэний миний хөлбөр явж юм да. Швейцар франк таслууд дээр арилжаа гэж бол иймэрхүү юмудыг анзаарах хэрэгтэй шүү. Өөрсдийнх нь нэг юм зүй тогтол гэдэг ч юм уу, характер гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд байдаг. Тэгэл энэ дээр яас тэр вебинар ярьж хахад ингээл дээшээс төрөх магадaltaй батарейнаас тэрчлээ гэл энэ дээрс нь байдж майдал 23-нд юу болсон? Тэгэл хоп гэл ингээл манад өгчих юм шиг яах юм. Тэгэхээр бас иймэрхүү түүх болчих боломжтой. Энд sideways юванда дээшээс тэр чижиж магадгүй. За гэхдээ энд бол нэг түүх байсан юу гэхээр энэ өөрөө виклийн даваа ингээд эвдцсэний дараах том хөдөлгөөн байсан. Одоо энэ хөдөлгөөн бол өөрөө ийм ч хөдөлгөөн байх боломжтой нөгөө талаас. Энэ тийшээ мэшээ нэг энэ импульс нь гарч иж шалгаж малгаж тий ингэж нэг ингэж ингэснэ ингэ явуучвал яа ч гэдэг. Энэ яагаад текст дээрээ байгаа даа. За импульс correction импульс байх боломжтой. Магадлал дэшээрээ. The pound yen, the бусад yen адил бас л энэс нэг шалтгаан заагаал сэлтж мэлтий гэжсэн бай. Юу хоолой гарахгүй нэ. За эднэрийг бол нэр үнэхээр ажиллах юм байна уу? Энэ одоо ингээл дугуурал ирж штт те. Ингээд хүчтэй унснаа. Ингээл засвар хөдөлгөөнө хийснэ. Энэ явсан засвар хөдөлгөөн нь эндээ илүү урт олоочих шиг. Ингээл урт олоочих шиг. Буруу харсан Бэтмен. Супер бас. За,
Тэ ганцхан цэвэрхэн явж байгаа сэрээ байна да амьдрал. Таныг магнитл барьж байгаа юм да харин ч нэг. Таныг хүү сэрэний хажуугаар гойчхуу гэж барьж байгаа юм да. За эндээс хэлж баядаад эхний тип энд гээд иржээс ирээгүй. Тэгж хоорондоо яасан? Эхний типийнхаа зэг дээр ирээд та шал гээд таа гээд яасан бах нь эндээс нийшээ хөтлөсөн яваа дуустдаг штэ. Тэгээ ирээд сэрэний доотлын юун дээр SP биш параллел ай дээр ойдیں۔ За тэгснээс сэтэрдэг. Сэтрээд за энэ энэ тав мамгүй байж ах шүү тэр тэгэлгүй яах вэ? Тэгээд буцаад энд яасан бах нь тооч нь шал болоод өгдөг юм. Зөвдөгөө. За тэгээ яасан энэ дээрээс эргэж байна. Энэ хөдөлгөөн одоо жоохон холдохгүй санагдаад байгаа юм. За одоо чартаа солио заяа. Энд нь weekly сэрэтэй байж идэггүй юм. За weekly. За юу болоод байгаа гэхээр штэ хүн хоризонтой болж байгаа. Юу вэ гэхээр за ингээд хүн амир зүүм аут хийгээд дарах юм бол тэнч байсан доошо тренд гэж хэлсэн заяа. Ингээд доошо тренд шал инээтрээ бла. За гэтэл яг одоо ингээ харахаар коронавирус хойш 22 оноос хойш юу болж байгаа вэ гэхээр хамгийн сүүлийн орой энэ дээр энэ юм уу? Энэ оройгийн ч өмнөх орой энэ байгаа. Энийг л ингээд сэтэлсэн энэ дунд юусоо энийг сэтэлсэн орой байгаагүй. Тэгэд яасан бах нь энд хайрлаа байгаа. Тэгэхэд энэ хайрлаавыг сэтэлж болох сүүлчийн 70 пипэн дээр ирчээд иргэцэн бохгүй юу? Амар юу гэнэ. Би тэгэхээр долларын индексийг ингээд банс ингээд хардаад байгаа бохгүй юу? Унчих гэж байгаа ш надаа ингээд бас тийм зүгээр ингээд паунд доллараар харахаар энэ ч одоос нэг виклийн чартс байна да. Тийм. Энэ минийгээ өвдөхгүй гэдэг мэддэг дээр ингээд ирчээд ингээд том ногоон лам ингээд гаргаад гарч юмс хүн хардна. Тэгэд ингээд дийлрүүгээ оруулж байгаа юм чи яах юм? Гэхдээ одоо л бас нөхцөл бүрдээгүй байна. Одоо л гоё шал таазан дээр жинхэнэ сэлдэг дээрээ байна. За нэг иймэрхүү юм харагдаад байгаа. За гэхдээ май гэж шалтан чарт харахын цагт бол энэ бол хэтэрхий хүчтэй байгаа. Тэ? Ингээд энэ юу засварын хөдөлгөөн хаана юу юм бэ? Энэ юм ааш. Энд хэдэн пип юм бэ? Зайл. Бас 300 явчих чий. Тэгснэ одоо энийг ийшээ харах юм бол болоогүй байхгүй. Одоо засварын хөдөлгөөн очиж байгаа байхгүй амар юм. Энэ хөдөлгөөн хүчтэй байна. За гэхдээ өөрөө яадаг бах нь. Хүчтэйгээрээ явсараад рейнж үсээд энийн дабл ботом гэж олж харж чадвал чадахгүй бол доовороо тодорхойлоод явах дэше алцахгүй байхгүй. Заримдаа бол бүр ингэж байгаа байхгүй. Тэгэхээр яах нь ажиглах л хэрэгтэй байна. Одоо яад юм байгаа. Би бол энэ дээрээс бас хардаад байна. Энийг өвдөхгүй явуучих юм болов уу гэдэг. Тэгэхээр яах нь одоо жоохон унаг. Доллар нь жоохон өсөг. Тэгээд угаасаа сэлдий гэсэн ч ийм орой сэлдэж чадахгүй. Энэ дээрээс одоо энэ хүртэл сэлдэх юм уу? 300 би бах юм уу тэгээд. Энэ бол тэгтээ хайцгүй шүү. За цагаа багасгая. Дээли дээрээ нэг газар ирчээд унаад байгаа байхгүй юу? За тэгээ 15 дээр ч гэсэн яаж вэ? Эсвэл чи орой 2 дахь эвдэгддэг орой эвдэхгүй гэдэг еврол гэд ингээ гараад ирж штэ. Тэгээд энэ евролыг эвдэлнэ гэж л угаасаа хол яваадаг. За сэлтмэр байвал энэ хавцаа оруулж ирээд сэлтийг бүр богино цаг дээр тийм интрад имиж ч юм уу би болж ах үлээ нэ би зурагт одоо ёртой холоос үзнэ би бол нөхцөл хүлээнэ өөр цайдл хүлээнэ нөхцөл саяны weekly chart-н дээрээс харахад бол нэр үнэхээр гоё харагдаад байгаа юм. Гэтэ нэг юм байгаа. Энэ дээрээс хэрвээ дээшээ явлаа гэдээ бас хол явж чадахгүй гэдэг асуулт гаж ирж байгаа. Юу юм бэ гэхээр өмнөх аптрендing хөдөлгөөн өөр ийм том. Гэтэл одоогийн хөдөлгөөг энийхээ за нэг 60% ч юм уу те. За би одоо Fibonacci-д дарайл та.
байрын солилцоо ашигладаг болохоор. За бүр эргүүцээ гэж юу? Жохон тийш гарцсан. Тийм дараа 60 гаруй ойл юм шүү дээ. Энэ хөдөлгөөнтэй ийм жоохон болчихгүй. Энэ ахаад ийшээ гарахтаа бүр жоохон болоод баг ингээд энэ нь өөрөө баг юм мөртлөгөө мөр шиг юм үүсчихэж магадгүй тоххой. За ихтэй яг ингээд явсан тэнцтэй шийдэн 100 ppm 300-аас бол ханга гол юм. Мөртлөгөө мөр явахад л 800. Иймэрхүү юм үүсчихэж магадгүй. За тэгээд pound USD өөрөө тренд ирэхээр бол амар 100 гаралцдаг. За энэ дээр бол байна. 21 онд ч жигхэн маркет хэлж ялаа. Double top гэж харж ялаа, triple top гэж харж ялаа, мөртлөгөө мөр гэж харж. Ер нь амар sideways явдаг. За тэгээд тренд нь ирэхдээ мөртлөгөө мөрөөр ирэх мангар дуртай. Тэгээд энд бол битүү мөртлөгөө. За энэ weekly болохоор харагдахгүй байгаа зөө. Daily бол битүү мөртлөгөө мөр. Энэ дотор бол бүр өөрөө дотор нь хідэн дахин мөртлөгөө мөр байгаа. Ямар нэгэн байдлаар тренд нь ирэхдээ аягүй гоё ингэж хилж өгдөг, sideways үүсгдэг тийм хослол. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо энэ дээр ч гэсэн хараарай ингээд одоо weekly candle-аар нарахад л энэ дөрөв дээр эргэлцсэн ч гэсэн энэ дээр эргэлзээл энэ ихний ногооноор ингээд confirmation авч болохоор байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь яасан ингээд буцаад pullback нэрж байгаа. Тэгэхээр ийм хөдөлгөөн байх боломжтой. Одоо бол яг уу ингээд ганц хоёрхан лаал бүрдчихэд байна. Энэ том ногоон лаа чи энэ дээр байгаад байна шүү дээ. Гэхдээ хангалтгүй байгаад байна. Энэ уналтын хөдөлгөөнүүдийг ингээд 1100 бие унтсан энэ хөдөлгөөнийг нэг ногоон лаа бас эргүүлчихнэ гэхээрээс жахан тийм sideways-гүй те нэг юм айцтай байдаг байхгүй. Тэгэхээр яах нь жаахан юм 100 гаралцсан заварсан sideways хүлээж агаад сэтгүүлээд орох юм бол илүү амар тайван арилж байгаа бариад унт чадхаар байна гэсэн үг. За ёстой pound USD-ийн дараагийн жимби ганц сэрэ гэж бодож ирсэн сэрэмэн доовынхоо онолыг барсангүй гэж юу? Сайн байна уу? За, нэлээд дэж үсрээ байсан. Тэгэл надлуу малуу хүчээр зураагүй яг авах хөстэй зэгүүдээ аваад лизбил аянуудаа зураад явж байсан. За тэгээд нэг зүйл болсон. Энэ доовыг эвдэхгүй гэж харж ирсэн те яг доовынхоо онлоо. За гэтэл энэ дээр яах нь доошоо сэтгэр магадaltaй батарей сэтэрлээ явлаа. Да зурлаа. Hello. За явлаа. За одоо болохоор юу болж байгаа юм гэхээр ахаад уналтын хөдөлгөөн очих магадaltaй цэг явж байна. Юу вэ гэхээр энэ уналтын хөдөлгөөний цэцрийн хөдөлгөөн өөрөө яваад дууссан бол одоо энэ дээрээс ахаад эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр энэ хөдөлгөөн өөрөө бас унах магадaltaй байгаад байна. Гэтэл Еврокадыг дээшээ хараад ирсэн, NZD кадад доошоо хараад байна те. За яг энэ хоёрын хамаарлал хэлэхэр юм бол тоо. Харъя. Дахиад жоохон унаад тэндээ юу өсөх нь харъя. За энэ сэрэ маань бол хэлэх систем зөндөө хилчлээ. Одоо устгая да. Одоо энэ сэрэний алга хайшаач гэж авах уу. Ингэж авалттай биш. Энд ганцхан тооч бариадaltaй биш те. Энэ сэрэ бол үнэхээр гоё явлаа. За тэгээд хэрвээ энэ өөрөө цэцрийн хөдөлгөөн юм бол энэ пул сайн байна уу? Одоо ингэж л харагдав те. Weekly гэрэж доошол юм л та. За хэрвээ сэл орё гэвэл одоо яаж орох вэ гэдгийг харъя. Барыг оролтны хувцас юм биш үү? За чадвал жоохон дээшлүүлье. Энэ ингээд амар өсөрцөн. Нэгтгэн өглөөний нээлт ингээд амар сонирн болчихжээ. Тэр графтай ингээд өсрээд буцаж унаад. Тэгээд өөрөө энэ дээр нэг юм шалтгаасны зоон нь шүү дээ. Яг хэцүү юм биш ээ. За энийг дахиж нэг шалгаад ирвэл 15-ыг харъя. Ийм патерны дээшээ тэмүүлэх нь үү? Энэ хавь руу ахиж нэг ингэж орж ирэх нь үү? Энэ үед нэг сэлдэж үзье да. За тэгээ Еврокадтай альгаар хоорондоо зөрчилдөг юм байгаа мэдэхгүй байна. За NZD Швейцар франк болох хэвээр болдгоороо болсон. Доова шинээр эвдлээ. Энэ доов ийшээ зөглөө, ловра ийшээ зөглөө. Эвдэж болохгүй оройлогоо ирлээ яасан эвдээгүй. За энэ бол ойлгомжтой. Одоо харин 100 гарч штэ. Доошоо стрэх магадaltaй батарей стэрсэн энэ лам одоо яаж гэдэг. Сүлгээ шаргана гэдэг юм уу гэсэн. Энэ бол өстой жигэн за сэлрүүд нь байж байгаарай л гэсэн байна. Энэ дээр бол жоохон анхаарлаа хандуулгалаа байна. За бусдаараа бууз уршуушиг доошоо л битүү. Нөгөө хэд нь нэг бол sideways, нэг бол тодорхой хэмжээнд дэш явах. NZD Швейцар франк нь бүр харамаас доош байдаг нас. Тэгэхээр Нью-Зеланд доллар жоохон унсан юм байна те. За Австрали доллар, Канада доллар. Эндээс нь эхлээл ярьсан да. За дээшээс стрэх магадaltaй батарей нь явж байгаа. Энийг гэтэл энэ бүтц өөрөө үүсэхдээ дахиад доошоо стрэх магадaltaй батарей дотор явж байгаа. Батарей амар гоё дуршлаг
ингээд дадлага болохоор ажиллахаар ингээд ажлууд явж байгаа байхгүй. За өөрөө бүр томороо юм sideways дээр явж байгаа гэж хэлсэн. Бүр хэдэн жилээрээ тий. За тэгээ хэдэн сарынхаа хөдөлгөөнөөр бол яг нь тийшээ тренд явж исэн доошоо юу орсон. Тийшээ стрэх магадaltaй. Гэхдээ доошоо трендийн хөдөлгөөн рүү орсон. Доовоо тэмдэглэсэн байсан байна. Доов дээр ирсэн байна, ойсон байна. Дахиад батарейны таазыг шалгасан байна. Батарейны таазыг шалгахтайгаа нийлээд одоо яаж юм? Яа энэ гэп яа гэдэг юм бэ? Энэ хэрэг гэп байхгүй бол амар ах юм. За энэ батарейнууд одоо. За өмнөх таамаг тэгэл ингээд lower high энэ дээр дэшээ стрэх магадaltaй батарейн дэшээ импульс авсан яасан. Стрихтэй матч трендийн төсвөлд үүсдэг батарейн явлаа. Сайн байна уу? Гэл явсан байна. Ийм sideways-уудыг ажиглаж явах хэрэгтэй. За 2 цаг дээр доовод оллоо. Сүүлчийн low буюу сүүлчийн ёроол 2 дахь ёроол эвдэгцэн ёроол. Тэгэхээр энэ хоёрын голд яах нь сүүлчийн орой байгаа. Сүүлчийн аватар гэх гээд байгаа юм яах гэдэг. За энэ дэшээ сэтэрлээ. Яах нь шинэ орой үүслээ. Энд дэр хүн автренд ингээд энэ явсан дэшээ стрэх магадaltaй батарейн дотор явсан 2 сар, 3 сар, 4 сарын аялал энд ирээд ингээд дуусч байгаа мэдээллийг авч болж байна. Тэгэхээр хэдүүлээ яах нь энэ дээрээс тодорхой хэмжээний нөхцөл бүрдэж чадах юм бол баа ярилжааг төлөвлөхөд болж байна. NZD CAD sale out CAD баа ёо. Яг хоёр төлөв өвчтөн үнжтэй юм шиг юм ярьж байна. Гэхдээ зүгээрээ явлаа double bottom дэшээ бид ингээд трендийг өөр double bottom гэдрээд ингээд эргүүлэх амар дуртай. Ягаад тэгэхээр тэр өөрөө тренд эргэж байгаа мэдээлэл хэлж идэг зүйл байхгүй юу ч ингээд мэдээлэл байхгүй бах тренд эргүүлэх гэдэг ахөр амар солиотой зүйлтэй. За тэгэхээр нэг иймэрхүү зүйлээс л дэше харъя дөө. Энэ одоо гэхдээ яагаад доош болчих вэ? Тэгхтээ Нидерланд болол унж байгаа юм билүү дээ. Би яалтай байлээ. Тийм ээ. Болж байна. За, аавч цар франк. За, бусдаагаа бодох юм бол бас хамаагүй стейбл байгаад байдаг шүү дээ. За, энэ бас тийшэл дөө. Эндээ доошоо стэрсэн. Энд нэг дэшээ батарейн зурсан байсан. Тэр маань доошоо явсан. Хий хоосон юм аа. Тэгснээс зүгээр энэ суппортоо бариад гэвчихсэн хамаагүй тэр юм бит. Энэ нэг лан дээр л болоод байна л да. Ингэж унснаа ийм том лагцснаа тэгснээ тийм том ногоон битэл авчих шиг тийм. Тэр яасан ингэ рейнжилсэн. Энэ баг ингээл явчих туу. Тэгэхээр Австрали доллар дэше авах магадaltaй л юм бит. За нөгөө бах энтэй ослуудаас арай цэвэрхэн аауд юм байсан. Нээл яг энтэй адилхан л гэхдээ ингээд арай цэвэрхэн батарейн дээр цэвэрхэн. Тэгээд энэ чи виклигээр бас арай өөр зүг харагдаад байдаг шүү дээ аудиен тий. Лаанууд нь нөгөө хэдээс арай зүрдэг. За аудиен бол бас нөгөө хэдээс арай цэвэрхэн унахаар харагдаж байна. Адилхан ингээ унж болохоор гэхдээ илүү мэдээлэл нь цэвэрхэн харагдаж байна аудиен бол. За ингээд хоёрхан ёороо холбоо зурцсан байсан. Гэтэ баг арай цэвэрхэн юм ингэж үүссэн байна. За тэгтээ энэ хол унахгүй байх туу. За энэ импульсыг л тавтагдана гэж тоолчих юм. За хангалт. Энэ минь хүртэл хангалт. Одоо бараг уналтынх нь 80% явцсан л. Ажиглая. USD. За pound USD нэртэж ярих тий. Тэгэл. Шумахаар явсан та доош. Сүүлийн таамаг зайлын дээр ёроол үүссэн энийг эвдлэхгүй энэ шалтгааз руу дээш энийг ингэгээд өнгийгөөд гараад ирэхэд нь л зээлтчих гэсэн чинь яг өнгөж гарч ирж харагдана та үзэдэндээ. За тэгээд шинэ доо гарч ирсэн байна. Сүүлийн ёроол, сүүлийн орой энийг дээшээ сэтлүүлээд баядаж болж байна. Энийг сэтэлэхгүй гэдэг учраас эндээс сэлдэж болж байна. Ягаад тэгэхээр энэ орой сүүлийн орой тийм. Эвдэхгүй гэж одоо сэтэлж болно, эвдцэн хойно баядаж болж байна. Энэ бас дийлигийн энэ ла бас хор шүү. Энийг бас ашиглаж болохоор шүү дээ. Пикерээс төрсэн ч гэсэн биеэрээ стрэгүү. Хэрвээ энийг би биеэрээ гэж авах юм бол энэ чинь ингээд энэ ёроолоо стрэгүү болоод тэгээд ингээд дэшээ гэж харж болохоор нөхцөл байдлууд гэсэн үг шүү дээ. Ийм ногоон лаач өөрөө. Одоо энэ минь
За энэ арай биш. Энэ вэ. Хортелаанууд байна. Байж л. Энэ вэ. Тэр бол ингээ баярууд нь илт амгаа хүчтэй байна л гэж байгаа шүү дээ. Ерөөсөө бидний авах мэдээлэл болохоор тэгээ дахиад 2 өдөр ингээ дэшээ гараад ирсэн. Нэг үлднээс нэг л зүйл үлдсэн өмнөх оройгоо эвдэх. Тэрнээс ерөнхийдөө энэ хавьяас дээшээ би эргэжиж магадгүй шүү гэдэг сигналч хийжтэй тэр мэдээллийг бид нар энэ хавьяасаа ингээ зүгээр чартны халаанаас бол уншиж болж байна. Яг энэ тренд нь эргэжлээ, баталгаажчлаа гэдэг нь бол яг нь орой оролын сэтгэлжил хараад байна гэсэн үг шүү дээ. Яг ойл нойр ирсэнгүй тий. За ойлын нэг юм шалтгааз гээл одоо бараг хатан жил ярьлаа дөө тэгт. Багаар мэрсээр унсаар сүулт яасан байх нь. Энэ өрөөг сэтгүүлэл дэшээ баа сэтгэхгүй бол энэ шалан дээрээс нь сэл ийшэл уурлаа гэсэн. Тэгээ дээшээс эхэлсэн маш хол явсан. Сансныг бодоход маш хол явсан. 1100 пб явсан. 1300 пб явсан. За тэгээд дийлийнхаа доовор бол яах нь энэ сүлийн орол 2 дахь орол энийг л хийж харж исэн. Харин ёстой нэг эвдсэн үү эвдэхгүй үү гэдэг тэр сонирн болчоод буцаад гэвтэ нэгдэд унаад ороод ирсэн. Тэг яг цаагуур эдийн засаг дээр юу болж байгааг бол мэдэхгүй. Тэгвэл техник шинжилгээгээр бол одоо тэгээд дахиад жоохон тийшээ хөдөлгөөн орж болов гэж найдаж байна. Арайсны хятад хөвцөөнөч их орчихгүй л үү. Тэр тэгж аим хүчтэй. Би бол энэ таазан дээрээс эргээд нэг тийш явах юм болов гэсэн нэг ойсон тэг буцаад ингээ унцсан. Хойлоо бол дахиад тийш гадрах боломжтой болов гэж бодож байна. Одоо энэ ч одоо бүр хамгийн л доод шалны штий хүчтэй. Энээс өмнө арай эрт барийг л одоо энэ шалмал. За энэ шал явах ингээ болт юм чи. Би бол орой морийг нарийн хүчтэйг энэ дээр гэж боддог байхгүй. Тинний өмнө ч одоо тийм амар завар солд ирчихлээ. Цэвэрхэн авал ингэж л авах гэдэг. Арай ирсэнгүй те. За ер нь одоо тэгтээ сэлдэж мэлдэж болж чадахгүй. Баяцсан ч одоо баядахгүй. Яг түрүүний адилаар одоо энэ чинь шууд 1 сарын 17-наас хойш шууд унцсан. Тэгээд энэ монголтын ядаж жоохон дуусхыг харж агаад буюу сайт визит рүү үсгэж агаад овныхын трейн брендийг харж агаад болноо гэж. За алт юмний да. Тэнэр бурмаа юм да. Өнөөдөр ингэж унж байгаа юм. Гоё байна да. Энд дэрсэлт шүү дээ. Хотлоор. Энэ хоёр нэгдэд унж байгаа. За тэгээд хэлсэндээ нэг эргэлж гарч ирж байгаа да тий. Явж өгнө штэ. За дээшээ мэшээ гэж ярьжсэн бол тодорхой хэлэх дээ. За тэгэл ингээл интернет доошоос зэрэгт магадaltaй батарей нэтрээ гэл ярьчлаасан. Гэтэ бүгд нь устгалаа. Нэг ч устгалаа. За зүгээр нэг хийн тийм үү хэдүүлээ зүгээр шинжилгээ талаас нь харахад алтан дээр заяа. Яг евро USD-гийн 21 оны хвчлүүд 22.60 амар адилхан явж байгаа. Нөгөө тийшээ харуулцгаа. Тэр даун тренд нэр явж байгаа, алтан дээр ап тренд нэр явж байгаа. За одоо ингээ энэ хөдөлгөөнийг харъя зөө хэдүүлээ. За 2 цаг тавьчвал хангалттай юм болов уу? Хангалттай юм болов уу? За мэдээч 100% ажиллана гэж бол байхгүй. Гэхдээ нэлийн байгаа. За харъя. За энэ оройноос эхлээд гээд хэдүүлээд хаамгасан гэж тэ зөө. Сэтэлсэн оройн шал болдог. Бас сэтэлсэн шал нь тааз болдог. Буюу шалтгаан солигдох гэдэг хөдөлгөөнийг яриад юм гэсэн үг. За энийг би бас 23 онд нэлээд биш 24 онд нэлээд харж байсан. Тэгээ алтан дээр энэ зөндөө ашигладаг. Гэтэ баг цаг дээр жоохон тэг эднэр дээр ашиглах гэдэг байхгүй би эднэр дээр тэгээд жоохон заримдаа фейлдэд хийдیں۔ Амар цэвэрхэн явдаг учраас ингээд тэр шууд рисктэй оролт хийхээр стоп лосс эдэр жоохон ингээд авчаад яваад байгаа байхгүй. Тэгээд эднэр ч гэсэн бас ялгаагүй л дээ. За ингээ харъя. Эхний ээлжний таа цэтэрлээ буцаж орж ирээд мэ гэсэнд явсан. Хоёр дахь таа энэ таазаа авлаа. Тааз байж ялаа цэтэрлээ ирлээ явлаа. Дахиад энэ тааз байлаа цэтэрлээ ирлээ. 3 энэ дахиад тааз цэтэрлээ. За энэ бол гэхдээ яг хуу том эднэр шиг том болт биш. Гэхдээ хальт орж ирээд гарч байгаа тийм. Гарч байгаа юм тийм гэж байгаа шиг. За дараагийн тааз энд фейлдэж байна тийм үү? За энэ таазыг ингээд фейлдэж байна. За гэхдээ одоо яг өнгөрсөн дээрхэд амархан гэдэг шиг энийг бол шалгаж байна. За гэхдээ би юусэн ч энэ дээр орохгүй. За дараагийн тааз энэ байна. Ирлээ. Яг энэ дээр бол би бүр хараад гөлрөө сууж исэн юм. Тэгээд доошоо арай хүчтэй ороод ирцэн. Тэгээд заримдаа нэг ийм тохиолдол байх шиг байгаа юм.
Яг иймэрхүү. Яг энэ бол жишээлбэл яг таа зүгт бүр ингэ шалтгаан солигдсон хамгийн гоё зөвхөн бүсчлэл واخгүй юу? Одоо яг энэ мэн гэдэг ч юм уу. Одоо саяны энэ мэн ч юм уу. За энэ бас байна. Би энийг бас яг гөлрөөс уужсэн. Энэ бүсчлэлүүд ингээд алтан дээр гоё яваад байгаа. Заримдаа бол яг ингээд хүрчээд яваад байгаа. Заримдаа бол яг ингээд нэг баг цаг дээр нь конфирмашн хүлээжээд явхад үнэхээр дайжгүй байгаа даа. За одоо энэ викийг ингээд бүтнээр нь ингээд бүс гэж авах юм бол энэ бүс дотор байж л байгаа байхгүй. За одоо харин яах юм? Энэ таазныг ингээд за таазны хоёрыг цэвэрхэн аваад за нэг энэ хоёр викийг орлоо. За энийг харуул ийшээ орж ирээд явах нүггүй гэдэг ч юм те. Энийг яагаад Euro USD гэж тайлбарлаад исэн бэ гэхээр хэрвээ санаж аваад би бас тэгээ вебинар нэрээ зөндөө тайлбарлаж ирсэн те. Энэ баггүй юу? Euro USD энэ 21 оны хөдөлгөөн баггүй юу? Энэ мангар цэвэрхэн ашиг гэхдээ ойлгомжтой. Тэгэл стрэл шалтаад амар гоё. Ингээл нэг ихмаахан нөгөө тоос уурж ирсэн бичлэг байдаг шүү дээ. Яг тэнтэй адилхан. Мэдээж 10-т 10 онохгүй. Гэхдээ яг хөтэ ядчил 7-д 4 бол онцлог байхгүй. Чи 7-д тийм 10-т 4 онцлог байхгүй. Тэгээ эн чинь нэг ингээд явахаар нэг ярьж 5 6 явуучих юм бол risk reward дээр илүү ашигтай гарч байгаа. За яг weekly дээр явал бас нэг тэгж нэхгүй явахгүй байгаа. Гэхдээ энэ одоо бүтэн 2 сар үргэлжлэж байгаа трендэнд орлоо ингээд харагдаад байхгүй надаа. Тэгээд ингээд яг ингээд цэвэрхэн үүсээд байгаа учраас жоохон цэвэрхэн барьж авах гээд баг стоп лосс дээр тавиад ч юм уу цагаа жижигрүүлээд тахаар тэрэн дээр алдаа гаргаад байгаа. Тэрнээс ерхий концепц нь бол ингээд байгаад байгаа. Би болохоор яг нэг иймэрхүү юмн дээр дийлэн арилжаан дээр хэсэг туршиж үзсэн. Одоо энэ таазыг сэтлээд энэ таазыг сэтлээд энэ таазыг сэтлээд ингээд энэ дээр болохоор жоохон магадлал нь бага яваад байгаа. Яагаад магадлал нь бага яваад байгаа гэхээр энэ коррекшнууд нөр арай том орж ирээд байгаа байхгүй юу? Нэг юм арай том. Тэгэд ингэж орох юм хэрэг бас арай болохгүй байгаад байгаа. Энийг сайжруулалт хийгдээд явж байгаа. Заримдаа нэг өдөрт одоо алтныг 400 500 p бүсдэн штэ. Тиймэрхүү үед бол ингээд тэр гоё явах үед байдаг. Гэхдээ энэ болгон дээр нарилжаанд орохгүй штэ. Доормоор 1-2 орцсон бол тэгэл хайчээс алтан дээр давхарлаад байвал бүс дийлгэж. Тэгээ энэ чинь бүр 1 минутан дээр дурч үзэн. За юуцэн зүгээр алтан дээр тийм юм байгаа гэдэг нь сануулчаа. За одоо шинжилгээ рүү оръё. За 7 хоногийн кандл алт бол за ярьсан да тий энэ ногоон кандл байхад ингээд эргэцэн гэж харж чадахгүй байна гэдээсэн. За би уул нь алтыг ингэж харж ирсэн. Би уул нь алтыг энэ түүх явж ингэж харж ирсэн. All time хийж байгаа угаасаа өөр түүх байхгүй. Яг all time хийгээд ийм том цагаан лагнууд гараад тэгээд ингээд хэсэг сар хэдэн сар рейнжлэх юм болов гээд за энэ бас тодорхой хэмжээнд нөхцөл нь үүсээд тэгээд би доошоо явах юм болов гэж бодсон байхгүй. Энэ шиг. За тэгээд эндээс ирэх махын амар гоё орж ирдэг. Яг энэ шиг байх юм болов гэж бодсон. Тэгсэн ч үгүй байна. Ерөнхийдөө дэшээ таамаг нь байх нь байсан. Ер нь 3000 гэдэг таамагтай ч байсан л та. Тэгээд хүлээн шүрч чадахгүй гэдэг шиг. Нөгөө цэцрийн хөдөлгөөний хүлээсээр идэл. Том цэцрийн хөдөлгөөн хүлээгээд байна. Тэгээд тэр нь явахгүй байна. Тренд донд тренд илүү хүчтэй яваад байна. Одоо л одоо нэрээстэй дэшээ тэнгэр бол доошоо таамаг байхгүй л байна та. Яах ч энэ ходууд тренд лайн нэтрэл. За зүгээр л price action л харъя. За юутсан бид нарт нэг юм ойлгомжтой боллоо. Шинэ хай тогтсон. 2 дахь хай. Энэ унаад энийг эвдэхгүй. Энийг эвдэх юм бол доошоо зөндөө унана. Энийг бол эвдэхгүй. За тэгэл сайхан бүснүүдэд тодорхойлох юм бол энэ мен дээр ингээ сайхан бүсчлүүд байна дөө. Энэ мен л тэ тоочод нь гоё л ийшээ орж ирдэг. Гол нь одоо яваал энэ дээрээс дахин унах уу гэдэг ч юм сонирм бохоо. Ус ийм хүчтэй тренд явж байгаа юм тэгэл. Дээш явах байх. Зүгээр цэцрүү хөдөлгөөн авах юм бол энэ хоёрын донд ч баг юу юм 1000 гаруй пип үү 1300 пип биш тийм. Би алтан дээр энд жоохон баларсан юм аа. Ингээд мөр толгойн мөршөгийн үүсч гарна. Ядаж цэцрийн хөдөлгөөн орж ирэх гэж байна. Бүр ингээд доош унжих юм аа цэцрийн хөдөлгөөн орж ирэх гэж ингээд хамгаалаад тэрэндээ жоохон яатсан итгэцэн ч юм уу жоохон тууширсан. Тэгээд дахиад эн чинь ядаж хахад за сая ингээд нэг дийлигийн топ ингээд эвдэж штэ. Тэгснэ энэ дээрээ ингээд дабл топ шиг юм хийснэ. Нэг лайн шиг юм ингээд амар том лагаар стейж мэтэрдэг байхгүй юу. Тэгээ би чинь за энийг эвдэхгүй гэж бодсон ингээд гисэн байжсэн чинь тэгээ шууд тийшээ гараад ирт юм да хөрхийч.
За тэгээ алтнэр бол ч яг харъя. Одоо бол үнэхээр энэ тэр өстой тэр хүрх цэгмийг эндээс ээлтэлцэг тийм юм бол хэлж чадахгүй. Ирээдүгээс татсан цэгмийг бол олж хэлж чадахгүй. Жохон хүлээлтийн байдалтай байна. Одоо ирээдүгээс нэг л цэг нэг юм ашиглавал ирээдүйн цэг хэлж чадна. Тэрийн сэрээ ашиглавал хэлж чадна. Тэгээд аач надад алтан дээр спекулээс хэрэг байхгүй. Энд тэнд зурх гэж үзэж харъя та. Байхгүй юм шиг байна уу?Ний дийлэгээр хавгаар дүр юм. Юу юм бол? Аль тийм гарт ашиглаж ирсэн сэрээ юу? Яа, энэ сэрээгээр заалах гэж ирсэн юм шүү дээ. Пүү, сэрээний энэ нөгөө таамаагүй шүү дээ. Диш эсрэг магадaltaй батарей нь энэ сэрээгээ дагаал гэл амар таамаглаж ирсэн юм шүү дээ. Энэ дээр дабл ботом асуултын тэмдэг. Нөгөөх нь дабл биш трипл ботом байж тэр. За тийм байна. Тэр том сэрээ олцохгүй. За USD CAD мад бол дээшээ гараад ирэх шивтэй. За дээшээ гарч ирээд нэг тренд лайн татсан байгаа даа шүү дээ. Нөгөө хоёр хос орой дээр. Энийг эсэлсэн ба шүү дээ. Энийг бол өстэй мэдээгүй шүү дээ. Тэгэл тээ үгс. Жохон жипэдтэйсэн л да. За энэ лавс дээшээ гарч ирсэн мангар том ногоон лама өсцтэй. Юуг лав вэ? Нэр шиг юуг лав өснэ рейнжлээ унаад өгдөг юм. Юуг лав вэ? Рейнжлээ унаад өгдөг юм. За харъя дөө одоо ямар трендийг унах гад гүрийгээд данс дийлэх шүү дээ. Харъя. Нарны эртэд харахад бол triple bottom гэж нэрлээл. Хайсан замыг унахч гал. За USD Швейцар франк ус рейнж руу ороод ирсэн. Хүчтэй таацнууд хүчтэй шал. Энэ бол алтай адилхан ингээд нэг лоо хийчихэд тийш гараад ирсэн. За Швейцар франкууд болохоор хэцүүч орж. USD yen хоолунд харагдаад байна. За одоогийн байдлаар бол даун дэшээ явж байна шүү дээ. Энийг эвдэхгүй. Унсан ч энийг эвдэхгүй. Ингээд хоол явж чадахгүй. Ингээд онцмаар юм шиг. Яг энэ батарейны төгсгөлийн том хөлбөр. Ийм хөлбөр гэх юм уу? Нэг дэшээ гарч ирээд Зарий дөө энэ дэшээ удаа маань юусэн дэш нь баядвал баядах хэрэгтэй. Шийдэлэн дэшээ явж байгаа. Долларын индекс ч та хүртэл унаж байгаа. Энэ чинээс энэ хавь руу оруулж ирж байгаа л баядч үзүүлэх юм да. За тийм байна. Яа гоё стафнд бүрцээ бас тоор байна. За угаасаа юу маркет апдейт орохгүй байх удаа хугацаанд тэгэхээр ганц ярддаг бүтээгдэхүүн дээр чи. За биткойн. Нэг гоё хардлага байна. Энэ ирж байгаа юм шүү. Энэ ирж гин байна уу? Энэ ирнэ гэж байх. Энэ юм шүү. Эсвэл бүр энэ юм шүү. Бүр энэ. Тэгж бодоод байна шүү. За гэхдээ гоё шалан дээр бол үнэхээр гоё тогтож байна нэрээ. Энэ шал бол намайг ч таачхаар шал. За тэгэл ингээл көлрөл үжил сэтэрдэг штэ. Тэг жаахан ялыг көлрлөө. Энийг көлрлөө. Дэлхийд даяараа көлрдөг шалч. 29,000 штэ. Тэгэл байх тий. Тэгэл көлрч идэл цөмөрдөг дөө. За харъя. Гүцэн сайд виз явж ин шалан дээр ирээд ирэхээр баядах нь үнэн. Таазан дээр нь ажиллаж байгаа хаах нь үнэн, зөвлөөс хэлдэг нь үнэн, стэрүүл дээшээ 150,000 руу явах бах. За доошлуул гээл сүрэн хөдөлгөөн хааж ирсэн явах тий. Койнууд ч нэг ийм лааны үзүүрүүдээр тогтох хөдөлгөөн, зүү татах хөдөлгөөн бас хийгээд идэг харагддаг. Ийм нэг зүрийн гэдэг ч юм уу нэг юм дунд нь байгаа нэг юм лааны доод үзүүрүүд дээр тооч хийж татдаг ер нь ганц хоёр ажиглагдаад идэг. Тэгээд тэр нь дандаа нэг юм хүчтэй маркет захиалгад орж ирэхээр зөрөө татдаг тийм юм болохгүй юу харъя. Тохондоо бо сайд вейс байна. Тэр юм ганцаар арай хүчтэй онцлоо. 1.5 сая 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 1.5
За энэ бол доошоо л байна дөө. Хүлээж аваад юм хэд доош явах. Стак. Йоо. Миний зурж исэн батарей нэг ихтэй химхтэй шилжлэнгуудаа унаад өгдөг юм. За энэ сайд эслэд хэлсэн. Энэ одоо хамгийн сүүлд энд л нэг ингэсэн шүү дээ. Тийм том хэмжээний сайд байсан. Нотой. Энэ яаж байгаа? Энэ хоёр одоо нэг ялгах юм байна уу? Энэ юм байна уу? Энэ байна гэж байх уу? Гэхдээ яг хоо одоо ч нөгөө нэг зах зээлийн асуур мэдээ хүчтэй байгаа тохиолдолд харахад жоохон хэцүү л энэ шууд доошоо моошоо харахад шинэ ерөнхийлөгч тэр эвгүй байдаг те. Ерөнхийлөгч нь гарч ирээл тэр жилдээ ингээл маяг ялгуучгүй дэлгүүт те. Бас логикоор батгаар. Гэхдээ яг тэлэлтэй байна. Техник шинжиж чинь өнгөрсөн зулсан зүйл ирээдүйд автагдана гэдэг ганц логик дээр л ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр зүгээр хальт анзаарчихгүй. Сэтэл адилхан л харагдаад байна. За долларын индекс дэшээс төрхмөлтэй батарей гэлээрэл энэ зураал үжсэн ч дэшээс тэрэл одоо нэг тайвширч ах шивдээ. За weekly дээрээ болохоор за евро USD-ийн л нөгөө зөвхтөө хамаахан ингээ унахч гэж байх уу? Энэний тооч гэж ярьсаар байгаа л тэгэл заавартал. За юу цаа энэ дотроо бол дэшээ тренд явж байна тийм. Гээд явж байна. Унлаа гэдэг л энийг эвдэхгүй бах. Тэгтээс эвдэггүйгээр ийшээж ирж болно. Тэгээд бас суурин бүчин задал нь ярьж байгаа мэдээллөөрөө долларыг унахгүй ах уу гэж бодож байна. Тэр хүн бол худалдааны дээг хичэлтгой долларыг авч хэлдэг байх гэж бодож байна. Тэгэхээр одоо тэгэл дэшээл ах та. За гоё техник шинжилгээрээ тэгээд одоо энэ том нөлөө хизээ нэг өдөр гарах байлгүй дээ. Энэ нийцрүүлгүүд үзэл орж ирэх байлгүй. Тэр нь хаана очихыг харъя. Ингэж яваад унж болсон юм. Энэ ахиасаа ч унж болох байлгүй дээ. За иймэрхүү л байна да. Нэг тийм гоё гоцгой тийм зах зээл таалгал. Алтал байх шүү дээ. Хүн болгоны драфтын нэгтгэх сонголт тэгээд хүмүүс битээ ч авч хадгалж байна. Фьючерсээ ч авч хадгалж байна. Тэгэл заагаа тавьж өгөх болоогүй шүү гэдэг нь харагдаж байна да. За тэгээд ташрын хэлэхэд эрх маахын ном дахиж зарагдаж хэлсэн байна. За өчигдөр 480 шиг үлцээс өнөөдөр 443 байна. Тэгээд шопид дээрээс захиалаад авах боломжтой байна. Маш олон хүмүүс асууж исэн. Тэгээд нөгөө шопид дээр байхгүй болсон зөвхөн группүүдээр зарахаар бас ганц хоёр хүн мөнгө зөнгө алтаад байгаа юм шиг байсан. Тэгээд өдөө ямар хүний ном хүртэл зарж мөнгө олчод хэцүү ч хүмүүс юм аа. Окей. За тэгээд одоо миг хитртэй болсон болохоор ойрхон яриа хийх боломжтой гэж бодож байна. Тэгээд өнөөдрийнхөө вебинарыг энэ хүртэл яриа дуусгалаа. Дараагийн яриагаар уулзцгаая. Тэгээд бэк тест дээр хийгээд суух бодол байна. Гэхдээ нөхцөл буюу орчин алга байгаад байна. Ямар сандал юм орой сууж байна да. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Үзсэн хүмүүст баярлалаа.